Монгол улсын хүн амын 51% амьдарч байгаа. За нягтрал, төвлөрөл, зах зээл, нийтийн тээвэр гэдэг энэ орчин нөхцөл нь шал өөрөө. Тийм учраас нийслэл Улаанбаатар хотын хувьд тусгай одоо бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг энэ ажлын хэсгээс одоо санал гаргаж байгаа. Энэ нь ямар одоо арга хэмжээ гэхээр одоо бүсчилсэн буюу нийслэлд одоо халдварын тархалтыг хумих зорилготой энэ бүсчилсэн бодлогыг аваач. Урьдчилан сэргийлэх чиглэлээр газар зүүн байрчлаар нь бүсчилсэн бодлого хэрэгжүүлээч. Хоёрдугаарт нь эрсдлийн зэрэг болон аюулын зэрэглэлээр нь үечилсэн бодлого хэрэгжүүлээч. Хаана илүү их эрсдэл аюултай болоод байгаа юм бэ? Тэрэн дээр нь үечилсэн тусдаа бодлого хэрэгжүүлээч. Гуравт нь бол сегментчилж энэ бодлогыг авч хэрэгжүүлээч нийслэл. Улсын стратегийн ач холбогдол бүхий объектууд хаана байгаа юм бэ? Жишээлбэл төмөр зам, жишээлбэл тэр цахилгаан станцууд. Энэ дээр тусдаа бас бодлого авч хэрэгжүүлээч. Тэр онцгой объектууд дээр ажилладаг субъектууд одоо иргэд тийм ээ албан хаагчдын амь нас байдаг юм уу? Энэ эрүүл мэндэд учруул одоо эрсдэл учруул яах юм бэ? Тухайн объектууд нь өөр зөвхөн субъектийн асуудал биш болчиход байна. Объектууд өөрсдөд нь эрсдэл учруул яах юм бэ гэдгийг бас анзаарч үзэж объектууд нь өөр зөвхөн субъектийн асуудал болчиход байна. Объектууд өөрсдөд үйлчлэл сегментчилж яах юм бэ гэдгийг бас анзаарч үзэж хариу арга хэмжээгээ төлөвлөөч гэдэг ийм саналыг гаргаж байгаа. Ер нь энэ ковид бол ингээд түргэн хугацаанд одоо алга болчихгүй учраас цаашид одоо 1 жилийн хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээгээ бас аль болох системтэй ийм бэлэн байдал одоо улсын хэмжээнд гарсан анхдагч тохиолдол гэдгээр хандах бус одоо системийн зураглалтай хандаач гэсэн ийм саналуудыг илэрхийлж байна. Дахин хэлээд байгаа тэр тодорхой ийм шатлсан бодлогуудыг гаргах хэрэгтэй байна. Бид нар анх бол тэр тархалт нэмэгдэхгүй байх буюу өдөр тутмын бэлэн байдлын үед нөгөө бүсчилж, үечилж, сегментчилсэн ямар бодлого гарах юм бэ? За одоо голомтууд 30 голомт тогтоогдсон байгаа гэж сая засаг даргын тайлан дээр гарч ирж байна. Энэ голомт тогтоогдсон байгаа үеийн өндөржүүлсэн бэлэн байдал дээр бид нар дүүрэг болгон дээрээ тэр улсын стратегийн ач холбогдолтой газар болгон дээрээ аюул эрсдэл өндөр байгаа тэр энэ газрууд дээр хэрхэн ямар бодлого авч хэрэгжүүлэх юм бэ гэдэг. Одоо шинэ голомт илэрсэн буюу маргаашнаас шилжиж байгаа энэ бүх нийтийн бэлэн байдлын үед бас хэрхэн ямар арга хэмжээ авах юм бэ? Тус бүр дээр тодорхой гарах ёстой гэдгийг бол ажлын хэсгээс санал болгож байгаа. За хамгийн гол зүйл энэ ковидыг ерөөсөө хин төр засаг юм уу, эрүүл мэндийн яам юм уу, нийслэлийн онцгой комисс хийгээд бус нь хараад сууж идэг гэж ойлгож болохгүй байгаамаа. Ийм учраас нөх хариуцлагын хамтын ажиллагааны бодлого гэдгийг нийслэлийн хэмжээнд одоо эхлүүлэх хэрэгтэй байна. Энийг маш ингээд төгөлдршүүлж ард иргэдтэй ойлгуулах хэрэгтэй байна. Үнэхээр төрийн байгууллага ямар ажил арга хэмжээгээ яг хариуцах юм? Хувийн хөвшил ямар ажил арга хэмжээгээ хариуцаад явах юм? Иргэн ямар одоо хариуцлагыг үүрэх ёстой юм? Өнөөдөр иргэн төр засаг нь их хэмжээний төсвийн алдагдлалд ороод за ингээд бас иргэдтэй энэ иргэдийнхаа хэвийн амьдралыг бий болгочихгоо зүтгээд идэг. Иргэн мэдээж одоо ажил амьдралын шаардлага байлгүй яах вэ? Гарч орно. Гэхдээ энэ би чинь энэ иргэний хувьд энэ миний оролцоо хамааралтайгаар бид хамтын хүчээр энэ вирус цар тахал энэ гамшигын ард гарна гэдгийг ухамсарлуулах үүднээс энэ хариуцлага хуваалцах бодлогыг нийслэлийн онцгой комисс ялангуяа гаргаж ирмээр байгаа юм. Яагаад гэвэл нийслэл дахин хэлээд байгаа шүү дээ. Нийслэл бол хин нэгэн Баян Үлгийн аймаг юм уу аль нэгэн ховд аймагтай бол харьцуулахгүй. Баянгол дүүрэг аль нэгэн одоо сэлэнгийн сумтай харьцуулшгүй. Ийм хоёр өөр нөхцөл байдал хүн амын нягтрал төвлөрөл байгаа цагт бид нар хамтын хариуцлагаар энэ өвчний ард гарнаа.